Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хоскви баярын өдрөнд тохиож байгаа хайртай хань болормоодоо төрсөн өдрийн мэнд хүргэж гэр бүлийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинти бэлгийг боломжуулах гэж байна. Хамтдаа гэр гүйгүүлэгч Бүсгүйгийнх нь баярт мөчийг хуваалцгаая. Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинти бэлгээ уламжлахаар болормоо ихчдэг уулзаад энэ өнөөдөр энэ өдрийн мэнд хүргэе. За баярлаа. За гадаа янзын гоё байна. Цас будраад янзтай сайхан романтик өдөр. Таны бас баярт мөч тохиож байгаа бол ямар баяр юм бэ? Өнөөдөр миний төрсөн өдөр. За тэгэхээр мэдээж бидний ирсэн зорилго бол таны нартад мэндэлсэн нандин сайхан өдөр төрсөн өдрийн баярыг хуваалцах гэж байна. Яг одоо үзэж байгаа нийт налаагчид таньдаг дотны эрхэм хүмүүсийн нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье. За баярлаа. За тэгээд гинтийн бэлэг ирсэн уцаар залгаад ер нь хүргэлт ирлээ гэхээр хинээс юм бол гэсэн таамаг байгаа. Би одоо юм захиад руу яалаа гэж бодлоо шүү дээ. Юу үлээл гэж бодлоо. Тэгэхээр ер нь хин бэлэг явуулах юм бол би одоо нөхөр юм болов? Нөхөр юу хийж ийн гэж тэгсэн өглөө. Нөхөр юм болов гэж бодсон. Манайх 4 хүүхэдтэй. 3 хүү, 1 охинтой. Тий. За тэгэхээр мэдээж миний гарт ирсэн байгаа энэ цэцгийн боглоо тэгээд бас тэр дөрвөн бэлэг тэгтээ хамгийн гол нэхгүй сэтгэлийн хүүхдтэйгээ хамт ирсэн. Би танд эхлээд мэдчилгээг нь уншиж өгөх ёстой. Маш сайн сонсвол бэлгэний учир маш тодорхой болох байхаа гэж бодчих. За. Гэрт минь нөмөр гарт минь түшиг энхэн биеинд минь чимэг болсон эрхэм хайртай гэргий минь ээ. Чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил тулж зогсох баг нь минь ээ. Үл таних нэгнээс үрдийн минь хайрын эзэн болсон. Үдсгэлэндээ чамаараа би энэ орчлонд гойж яваа юм шүү. Чамдаа баярлалаа. Дутууг минь дүүргэж, дундуурыг минь гүйцээж, энэ амьдралыг хантайгаа хамт босголцож, дөрвөн бэрх шиг сайхан үрийг минь эрүүл саруул төрүүлж өсгсөн энэ амьдралыг минь дүүргэж өгсөн чамдаа баярлаж явдаг шүү. Миний хайр сайхан баярлаарай. Хязгааргүй хайртай шүү гэсэн. Тэгэхээр мэдээж таны хайртай ханийн зүгээс мөн хайртай дөрвөн үр хүүхдүүдийнхэн зүгээс хамгийн дотны хүмүүсээс тань илгээсэн хачин гоё гинтийн бэлгийг өргөн барья. Төрсөн өдрийн мэнд хүргье. За баярлаа. Алаг дэлхий гэрээ Тэгээд болормогч би захиалга авахдаа надад болормоо гэж хүн дээр 2 захиалга ирсэн. Тэгэхээр таны том хүү одоо бас хаана байгаа вэ? Миний хүү одоо нөгөө онцгой байдалд ажилладаг. Ажил дээрээ нөгөө бэлтгэлтэй байгаа. Тийм хаа. Тэгэхээр надад бас золбоо гэж хүүхдээс мэдчилгээ ирсэн байсан. Тийм учраас би нэг дор хоёуланг нь хамтд нь уламжилж байгаа. Тэгээд том хүн бас сайхан ижидэ гэж хаяглаж гинтийн бэлэг илгээснийг бичлэгнийхаа бас ялтам тань танилцуулж байна. Ингээд харахаар бас үр хүүхдүүд ханин гэдэг гоё гинтийн бэлгийг гэр бүлдээ дурсамжуулалтыг хийх хүссэн. Одоо бас таны сэтгэлээс хаалцмаар. Тийм байна. Маш их баярлалаа. Тэгээд хандаа үр хүүхдүүдтэй бүгдэнд нь маш их баярлалаа. Миний хүн надаас асуугадсан ээж та юу хичээлтэй юу гэд надаас асуусан. Тэгээд би хичээлтэй ээж нь хэдгээд тарахыг гэдгсэн чинь 12-гээд ирнэ гэдгсэн. Тэгсэн чинь та одоо тэгээд тараад хаана байхыг гэхлээр би нөгөө хүүхдийн машиныг авч ирсэн болохоор хүүхдээ машинаа л авах гэж ийн гэж бодсон. Тэгсэн чинь өөрхийн ээжтэй л бэлэг өгөх гэж ирсэн юм байна. Төрөнд над руу ярьсан. Юу ч мэддэг ээж та хоол хийгээд тавиарай л гэж хэлсэн надад. Тэгэхээр за тэгээд аав нь бас ярьсан шүү гэсэн чинь за тэгвэл ана аавын мэдчилгээг ямартай ч уламжлаарай. Араас нь бас мэдээж хүүхдүүдийг нь хамгаас их хайртай гэдгийг хэлээрэй. Би чинь айлын том юм аа. Араасаа 3 дүү дагуулсан. Аливаа сайхан бүхнийг хүртэж азтай сайхан ижигийнхэн буйнд эрүүл саруул өссөж таринсан. Тэнгис далаа үзүүлж таны ачийг хариулах их уул шиг том бодолтой хүү юм байлээ. Тэгэхээр сайхан үрсээр орчлон гойж яваарай. Сайхан баярлалаа минь их баярлалаа. Насгарах гэ одоо түгчээ үзэгслэнт минь чамайг минь шивдэх гэ сарнга мандчээ үзэгслэнт минь халуун шивнэг минь сонсох гэ сайлих намдчээ хайрыг минь гоёх гэ цэцгэс дэлгэр чаа Хүчрэх сүдэргүй бак